За ингээд ээлжид нэгэн Эвересттэй холбоотой сонин хачин түүгээ ярихад бэлэн болж байна. За Эверестийн ноён оргил дээр мөнхийн харуулт үлдсэн хүмүүсийг буулгаж ирнэ гэдэг бол асар үнэтэй ажиллагаа байдаг гэдгийг өмнөх түүхүүдээр та бүхэнд би хэлж өгсөн байгаа. За энэ 2024 оны энэ зуны улирлын авиралтаар ойролцоогоор 8 хүн амиа алдсан гэдэг тийм тооцоо судалгаа гарч байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 1920 оноос хойш Эверестийн ноён оргилд амиа алдсан хүмүүсийн тоо 300 гаруй байна гэдэг тийм данс тооцоог бол буулгаж байна. За энэ жилийн хувьд бол яг 8848 метрт авирч селфи хийх, зураг авах гэхээсээ илүү бас өчнөн олон цэвэрлэгээний экспедицүүд өөр зорилготойгоор амжилттай гарсан. За тэгээд мэдээж 11 тонн хогийг буулгахаас гадна 5 цогц түүний дотор нэг арга ясыг бол хэлбэртэй байхад нь бол буулгаж ирээд балбын нийслэл Катмандуд хүлээлгэж өгсөн байгаа. За ингэж хог новш цэвэрлэгээс гадна хүмүүсийн шарил цогцыг буулгаж байгаагийн бас нэг сонин зүйл болсон. Урд нь бол яг ар гэрийнхэнтэй тохиролцоо тэрийг тэнд байгаа тэндээс тэгж буулгамаар байна гэж захиалгын дагуу мөнгө төгрөгийг аваад хийдэг байсан бол энэ жил спонсор байгууллагуудын мөнгөөр иймэрхүү цэвэрлэгээний ажлыг бол явуулсан. Ойролцоогоор $600,000 бол Эверестийн дайраг цэвэрлээд ирээчээ гэдэг хүмүүсийн хандив тусламжаар бол цугласан. За тэр мөнгөөр нэг 171 хөтчийг дагуулж өчнөн олон хүн өчнөн олон өдөр үргэлжилж ингэж хогийг дээрээс буулгаж ирсэн байгаа. За экспедицүүд гэснээс энэ гямлан өндөр уул Эверестийн оройроо авирж явах явцад энэ тэнд хүмүүсийн шарил цогц байдаг. За тэрийг бас хүмүүс айгүй мэддэг. Тэрэндээ нэр хооч өгсөн баг замын тэмдэглэгээ шиг бол ярьж идэг. Жишээлбэл ногоон гуталд нойрсож байгаа өсгүй гих мэт нэр хооч өгсөн байж идэг. За хүчил төрөгчийн төвшин бага байгаа тохиолдолд уулын цочмог өвчнөр бол хүн өвдөж тэгээд үхэлд хүрэх тийм эрсдэлтэй байдаг. За энэ үе яг 3 дугаар базаас эхлээд тэр 5 дугаар кемп хүртэл бол үргэлжлээд явцдаг. За энэ үед бол асар олон хүний цогцос замынхаа хоёр талаар бол энэ тэнд бол байж идэг. За хуучин бол яг цас мөсөн дарагдаад нэг сан харагддгүй байсан. Тэгээ Эверестийн оргилд гарыг гэсэн хүмүүсийн хүсэл сонирхол их болсон учраас замаа дагаад асар хэмжээний хор хогийн цэгүүд бол бий болчихдог. Тэгэхээр энэ бүх зүйлийг цэвэрлэхгүй бол хүн төрлөختний ноён оргил Эверестийн уул маань оршуулгын газар болох нэ. Дээрээс нь хогийн цэг болох нэ гэдэг дээр бол дэлхийн нийт бол анхаарч зөвхөн аял зуугаар зураг авахаас гадна цэвэрлэгээнд нь оролцоо гэдэг хүмүүсийн санаа оноо бол их ирж байгаа. Гэвч маш аюултай цэвэрлэгээ хийж байгаа учраас Непалийн засаг захиргаа бол энгийн иргэдийг бол оролцуулахгүйгээр өөрсдийн Непалийн айрмын цэргүүдээс оролцуулж байгаа. Хойд талаас нь хятадууд бас янз янзын цэвэрлэг үйл ажиллагаанууд бол хийж байгаа. Ерөнхийдөө бол яг нэг цогцыг олон хөтөж шерпанууд нийлээд буулгахад ойролцоогоор нэг 11 цаг зарцуулдаг гэж ярьдаг. Тэгээд энэ цогц буулгах ажилд оролцож байгаа янз янзын шерпа тэр тусмаа Черэн Жамбу шерпа хэлэхдээ бол үнэхээр хэцүү ажиллаж байгаа. Өөрийнхөө амнаас амьсгалах хүчил төрөгчөө яа гэж бас тэр үгээ юм баглаач ирээд буугаад ийн гэдэг бол асар хэцүү ажил байдаг. Тэгээд уулан дээр байгаа цогцыг илрүүлээд олоод гууж алга нүх юунаас гаргаж ирэх бол нэг өөр. Түүнийг тэн дээрээс бүрэн бүтэн буулгаж ирнэ гэдэг бол бүр маш хэцүү ажил байдаг юм шүү гэдгийг бол хэлсэн байна. За зарим тэр хохирч амиа алдсан хүмүүсийн хувцс хунаар эд хэрэглэл бүрэн бүтнээрээ байдаг бол зарим нь бараг нүцгэн шахуу ингээ байж идэг гэсэн тийм яриа байдаг. За өртөг ихтэй энэ үйл явцыг цаашдаа яаж санхүүжүүлэх вэ?
Непалийн засаг захиргаа төлөх үү, хятад төлөх үү, хэн нэгэн төлөх үү одоо үнэхээр тийм адармаатай үйл ажиллагаа явж байгаа. За төвдөд олон жил амьдэрсэн одоо Шерпа хүн бол одоо хэлж байгаагаар бол одоо 10 гаруй тонн хогийг 2013 оноос 19 оны хооронд одоо хойд талаас нь ингэж өөрөө авирч ингэж цуглуулж буулгаж чадсан гэж ярьж байгаа. Тэгэхээр 2020 оноос хойш одоо өмнөд талаас нь бол Непал улс одоо байнгын цэвэрлэгээ үйл ажиллагааг армийнхны тусламжтайгаар явуулж байгаа. Гэхдээ армины 7-8 одоо уулын цэргийг дагаад 18-аас 20 Шерпа одоо тэднийг дагаж явна гэдэг бол асар өндөр зардалтай, эрсдэлтэй тийм ажил болж байгаа. Тэгэхээр цаашдаа мөнгө төгрөгийг хаанаас олох уу, яах уу, одоо тэр 300 гаруй цогцыг хэрхэн буулгах вэ гэдэг дээр бол одоо хүмүүсийн санаа оноо бол хэцүү байна. Мэдээж тэр дээшээ гараад одоо хог новш одоо юу гэдэг насварсан хүмүүсийн талигаачдын шарил чандрыг буулгаж ирэхэд бол төлөвснөөс бол хамаагүй хүнд хэцүү үйл ажиллагаа болж байгаа нь бол ойлгомжтой болсон. Одоо жишээлбэл 100 кг одоо ачаа байлаа гэхэд түүнийг одоо доор хаяж хүчил төрөгчийн баллон болон янз янзын зүйлүүдийг ингэж тооцоод нэг Шерпад ойролцоогоос 20-30 кг ачаа өөрүүлээд гаргаж байгаа. Гэх мэтэр ингээд дээшээгаа ингээ хогийн ууд янз янзын цэвэрлэгээний багаж томд хөрөмж алхадаас энтергээд аваад гарахад бол асар олон одоо Шерпануудын үйл ажиллагаа. Шерпа болгон ч өөрсдийн гэсэн тарифтай учраас одоо тэдний аюулгүй байдлыг хангахаас гадна хогоогоос зөөлгөх тийм ажил гарч байгаа. Ингээд бодоод байх дэлхийн одоо энэ дулаарлаас болоод одоо энэ Эверестийн цасан мөрхүүл мөсөн одоо тэр хавтангууд багасаад тэгээд энэ цас мөсөн дарагдаад одоо харагдахгүй байсан, сургаггүй болсон олон хүний одоо шарил цогц бол ил гарч ирж байгаа. Тэгэхээр одоо улам л одоо их хогтой юм шиг муухай юм шиг харагдах тийм төр үүсэж байгаа учраас одоо 20 оноос хойш Балбын айран бол одоо нэлээд сайн одоо ажиллаж байгаа. Тэгээд Эверестээс гадна одоо хөрс зэрэгэлдээ байдаг лоцой нөвцөө ориглуудыг бас цэвэрлэх тийм зайлшгүй шаардлага гарч байгаа. Тэгэхээр ер нь цаашдаа энэ Эверестийн ноён оргил, дэлхийн ноён оргилуудад одоо хүн амтан гаргаад явах уу, эсвэл яг онгон дагшин чигээр нь хадгалах уу гэдэг дээр бол янз янзын тийм санаа оноо байдаг. Тэнгүүд уулын спортоор явж байгаа янз янзын хүмүүс болохоор заавал Эверестэд гарна гэдэг тийм мөрөөдөлтөй байгаад байдаг. Тэгээд одоо энэ дээр нь төр засгаас нь одоо янз янзын арга хэмжээ аргалаар хатуу бодлого барья гэхээр бас хүний хүсэл мөрөөдлийг боомлсон болчих гээд байдаг. Хүн дээшээ гарах квотыг нь багасгаад өгөхөөр одоо дээшээ зөвхөн баячууд гарна, энгийн хүмүүс гарч чадахгүй болох одоо тийм янз янзын ядуурлан гадуур явагдах гээд байна гэдэг ерөнхийдөө айгүй хэцүү байгаа. За одоо энэ Балбын армийн хушууч энэ үйл ажиллагаанд оролцсон Адит Карке гэдэг хүн юу гэж хэлсэн бэхээр бид ямар ч байсан аль болох хурдан хугацаанд Эверестийн ноён оргил дээр үрд харуулт үлдсэн хүмүүсийг буулгаж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо Эверест уус бол ерөнхийдөө оршуулгын газар болж хувирах тийм магадлал маш өндөр байна гэж хэлсэн байгаа. За тэгээд мэдээж тэр цогцуудыг буулгаж ирэх бүх үйл ажиллагаа бол ёс заншлын дагуу маш өндөр хүндэтгэлтэй явагдана. Мэдээж олон түүнийг баглан за тэгээд мөргөл үлдэн уучлалгүй тэгээд ихэвчлэн уут одоо янз янзын юм боогоо дараа нь чаргаан дээр ачаад тэгээд ингээд доош нь буулгаж ирдэг байгаа. Тэгэхээр нийт 600 гаруй мянган доллар гэдэг бол ийм үйл ажиллагаанд бол одоо асар бага мөнгө гэж үзээд байгаа. Магадгүй ер нь цаашдаа ингээд энэ маягаар баг Эверестийн ноён оргилд гарна гэхээсээ илүү Эверестийн одоо цэвэрлэгээний үйл ажиллагаанд оролцсноо гэдэг тийм том одоо төсөл хөтөлбөрүүдэд хүмүүс их оролцох байх. Одоохондоо бол яг хуу арилжааны экспедицүүд дэшээ гараад 5-10 цаас олуулангаа бас дээрээс нь хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх маягаар бол явж байгаа. Тэгвэл ямар ч байсан энэ хоёрынхон одоо алтан балансыг олохгүй бол Эверестийн ноён оргилд ойролцоогоор хэдэн тонн гэдэг вэ? Бараг 200 тонн, 100 гаруй тонн хог байгаа гэж яриад байгаа. 300 гаруй хүний бас цогц ширэл дээрээс нь асар олон хүний дээр хэрглэж исэн баллон, сав,
хадаг яндар мөн одоо тэ уулчтын одоо бие зассан одоо тэ бааснууд гэх мэт одоо зүйлүүд байгаа. Энэ бүх зүйлүүд нөгөө хүчил төрөгчгөө хэд өндөрт байгаа учраас задардаггүй яг тэр чигээр ингээд байж идэг хэд 10 жил. Тэгэхээр энэ бүх зүйлүүдийг одоо нэгэн цэвэрлэх цаг болсон гэдэг дээр бол одоо дэлхийн угаас одоо ингээд эргээд ирчиж байна. За ингээ өнөөдрийн оруулсан Эвересттэй холбоотой юм жижигхэн хөөрхөн бичлэг та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээд дараагийнхаа бичлэгүүдээрээ та бүхэнд он сонирхолтой гоё түүхүүдээ үргэлжлүүлээд хэлээд явнаа. За тэгээд танд болон цаг кофений мөнгө өгөөд байгаа хүмүүст бол үнэхээр их баярлж байгаа. Та бүхнээсээ бол өргөж урам авч өдөр болгон хаан банкны дансаа харж шалгаж бас гоё кафе авдаг шүү. Тэгээд та бүхнийхөө өгсөн мөнгөөр маш сайхан амттай кофе аваад өдрийнхөө эрч хүчийг өнөхөд явж байгаа. За ингээд дараагийн гоё түүхээр эргээд хэдүүлээ уулзъя.